Сайн мэцэнэ хэрхэн болон татамаар л намайг заяадаг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ iOS буюу iPhone дээр та бүхний зайлшгүй мэдэх хэрэгтэй tips and trick-ийг хүргэхэд бэлэн болсон байна. Тэгээ та бүхэн манай сувгийг subscribe дараад энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд хэлээ дэмрэг орцгоё. Accessibility функцид руу та бүхэн орохын тулд хамгийн ихэнд settings руу орсны дараа та бүхэн доошогоо яваад accessibility гэдэг тусдаа функц хэсэг рүү идэл хамтдаа орно. Энэ хэсгээр 3 зүйл яригдах бөгөөд хамгийн ихнийх нь vision буюу харах ба харааны бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан. Хоёр дахь нь physical and motor буюу таны яг бие физиологтой холбоотой зүйлүүд дээр л илүү амархан байх харуул функцүүдийг оруулсан байгаа. Гурав дахь том хэсэг буюу сонсголын хэсэг байгаа. Өнөөдөр та бүхэндээ бид нар хамгийн ихний хэсэг буюу харагдах байдлыг та бүхэнд бол танилцуулна. Энийг хийхээс өмнө та бүхэн баруун гар дээд талаасаа control center-га татаж гаргаж ирээд хэрвээ таны control center дээр энэ бөөрөнхий дотор байгаа хүний дүрстэй энэ хөө icon байхгүй бол та бүхэн үнийг нэмээрээ ингэснээрээ та зайшгүй settings руу орж тохиргоо хийх шаардлагагүй байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Энэ зүйлийг та бүхэн суулгахын тулд хүмүүс settings руугаа ороод control center гэдэг руугаа ороод энэ дээрээ нэмэх хүссэн зүйлүүдээ та бүхэн энэчнээсээ ногоон дээр дараад оруулж болно. Таны харж байгаагаар яг одоо accessible shortcuts бол орцсон байгаа. Хэрвээ энийг хасыг гэвэл та бүхэн remove гэдээ хасна. Гэхдээ энэ маань устдахгүй зөвхөн зүгээр доошогоо орно гэсэн үг байгаа. Буцаагаад энийхээ ногоон дээр дарангуй шууд энэ маань control center руу орох байгаа. Accessibility эхний хэсэг vision-ы voice over гэдэг хэсгийг та бүхэндээ танилцуулъя. Энийг та бүхэн идэвхжүүлснээрээ дэлгэцэн дээр юу байгаа гэдгийг танд шууд уншаад хаана юу болж байгаа гэдгийг бол компьютер танд бол хэлэх байгаа. За энийг хэлүүлээ асая. Voice over on. Settings. Voice over on. Хэрхэн яаж ашиглах талаар та бүхэнд бол мэдээлэл өгөх байгаа. Энэ дээр нэг дарангууд хуруугаараа нэг дарангууд дараагийн хэсэг дээр одоо яг таны очимоор байгаа хэсгүүд дээр бол аваачна. Тэрийг сонгохын тулд 2 удаа тэрэн дээр дарна. Харин 3 хуруугаа та бүхэн ашигласнараа боллоо scroll буюу шилжүүлэх хэсэг рүү орох байгаа. Home tab руу хэрхэн ордгийг та бүхэндээ харуулъя. Нэг гараараа доороосоо дээш нь татангууд ихний vibration таны гаранд мэдрэгдэнэ. Тэрэн дээр дарангууд та өөрийнхөө home page руу орно. За энэ зүйлээгээ ахаад 2 удаа та vibration мэдээд оронгууд өмнө нэгцэн аппликейшн тань дээр харагдана. Энийгээ та сонгоод 2 удаа дарангууд таны буцаад оруулах байгаа. Control center ч гэсэндээ мөн адилхан баруун гар дээр талаасаа доошоо дарангууд vibration та мэдрэгдэнэ. Эхний vibration дээр тавигдангууд control central өгдөн. За control center гаргаад ирлээ. Энийгээ буцаагаад доороос нэг удаа vibration татаж мэдрээд энийгээ орох байгаа. Мөн 3 хуруу ашигласнараа энэ маань scroll хийн. Энэ бүх зүйлийгээ та хуруугаараа захираа сурчингуудаа done гэдэг дээр дараад 2 удаа дараа гарна. Энэ дээр мөн speaking rate гэдэг дээр хэр удаан хурдан байх уу гэдгийг та бүхэн сонгох боломжтой байгаа. Тэр унтраахыг хүсэх юм бол энэ дээрээ буцаагаад итгэжүүлж дараад 2 дарна. Ингэснээрээ voice over маань унтрах байгаа. 2 дахь хэсэг буюу zoom. Zoom руу та бүхэн ороод итгэжүүлэнгүүд энэ маань шууд томорно. За энэ зүйлээгээ та бүхэн хөдлөхийн тулд 3 хуруугаа ашиглаад хаана томруулмаар байгаа гэдгийг та бүхэн харж болно. Мөн энийгээ 3 хуруугаараа 2 удаа дарангууд буцаагаад жижигхэн хэлбэртэй болоод за доотлын хэсгийг томруулъя гэвэл яг тэр хэсэг дээр 3 хуруугаараа 2 удаа дарангууд энэ маань томорно. Мөн адилхан энийгээ хэр том томруулах уу гэдгийг та бүхэн сонгож болох байгаа. Мөн энийгээ та бүхэн унтраахыг хүсэх юм бол буцаж ороод энийгээ итгэжүүлэхгүй байгаа. 3 дахь хэсэг буюу display text size. Текст маань хэр том байхыг та бүхэн тохируулж болно. Энэ рүү та бүхэн ороод large text гэдэг хэсэг рүүгээ ороод энийгээ итгэжүүлнэ. Энийн доод талд байгаа энэхүү зүйлийг та бүхэн дээшлүүлэх тусам юм том болно. Мөн багасгаад зарим хүмүүс маань баг ээжж илүү сайн уншдаг байгаа. Тэгэхээр таны харааны хаяанда та бүхэн тохируулаад нэг сонгорой. On and off labels гэж зүйл байгаа. Манай сувг руу хүмүүс за аль нь итгэцсэн итгэхийг гэдгийг мэдх юм бэ гэдэг хэрэгэлцэжсэн. Тэгэхээр та бүхэн энийг итгэжүүлэнгөө та бүхэн дээр хичнээн ногооноор өнгөөр харагдаа та ялгааг нь мэдэхгүй байсан ч гэсэн хэрэг I гэдгийг харах юм бол энэ маань итгэцсэн. За энэ маань бөөрөнхий байх юм бол унтарсан байгаа гэдгийг та бүхэн бол мэдэх боломжтой. Мөн доод талд increase contract гэдэг дээр энийг итгэжүүлснээрээ хүмүүс харж чадахгүй байгаа жижигхэн detail юмнуудыг илүү тод харах боломжийг бол өгдөг. Мөн үүнтэй адилхан өнгө ялгаруулж чаддаггүй хүмүүс их байдаг байгаа. Тэрэн дээр та differentiate without color гэдгийг асаах юм бол
заавал өнгөнөө шалтгаалж юм харж хийх шаардлагагүй байгаа гэдэг бол та бүхэнд хэлмээр байна. Хэрвээ та өнгө ялгарлах чадваргүй тэрнээсээ болж ажил дээр аявих танд төвхтэй санагдж байгаа бол color filters гэдгээр та бүхэн ороод энийг идэвхжүүлээд энэ нундаасаа аль нь танд илүү цохимжтой байна гэдгийг та бүхэн сонгож болно. Олон улсын судалгаагаар Deitornopia гэдэг хэсэг маань ногоон улааныг ялгаж чаддаггүй хүмүүс хамгийн их байдаг байгаа. Энэ дундаа эрэгтэй хүмүүсийг хичлэн дамгаалж идэг. Тэгэхээр та бүхэн энэ нундаасаа өөрсдийнхөө нүдэн тохируулаад ядруулахгүй байдлаар аль өнгө ялгахад давуу талтай байна гэдгийг та бүхэн бас ороод өөрсдөндөө тааруулаарай гэж та бүхэнд өсмөр байна. Дөрөв дэх хэсэг буюу motion. Та бүхнийг уншиж байхад их хөдөлгөөнтэй байх юм бол зарим хүмүүс дотор нь муухаараад тухайн зүйлийг удаан уншиж чадахгүй ч юм уу эсвэл ирсэн зүйлийг бол харахад төвөгтэй байдаг байгаа. Тэгэхээр тийм үед ах юм бол та бүхэн reduce motion гэдгийг та бүхэн идэвхжүүлж болно. За хамгийн сүүлийн тохиргоо болохоор oral description буюу энэ дээр ороо та идэвхжүүлэх юм бол танд шууд автоматар уншиж өгөх боломжийг бол та олгож байгаа. Ингэснээр танд ирсэн текст, за магадгүй имэйл хүртэл байх юм бол энэ зүйлийг уншуулад та өөрөө заавал уцаа харах шаардлагагүй байгаа гэдэг бол хэлмээр байна. Энэ донд та бүхэн хэрэг маш олон settings тохиргоонууд руу ороод хаанаас яаж орсноо хэрэг санахгүй байгаа л дээдлийн цэнхэр хэсэгтэр та бүхэн удаан дарангууд таны өмнө орж исэн бүх үйлдэлүүд энэ чинь гарч ирдэг. Тэгэхээр хэдүүлээ буцаад accessibility руу явмаар гол энэ дээрээ дараад буцаагаад бидрийг авчина. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн iPhone дээр accessibility функцүүдийн хамгийн ихнийх vision буюу харах бөгөөд харааны бэрхшээлтэй хүмүүст утсан дээр хэрхэн яаж тохиргоонууд тааруулдаг талаар та бүхэндээ өнөөдөр хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт байвал за найдан дээр text аль ч social платформ руу та бүхэн хандах юм бол бид нар нээлттэй бөгөөд манай YouTube сувгийг subscribe-аач хэрэгцээтэй хүмүүст энэ бичлэгийг харангуй тараагаараа. Ингээд дараагийн дугаарт түр баяртай.